За өнөөдрийн мэдээгээр одоо 4-р сарын 13-наас 4-р сарын одоо яг өнөөдрийн хүртэл мэддэг та бүхэнд хүргэх гэж байна. За Ливан Израилийн галз зогсох одоо гэрээ 4-р сарын 17-нд амжилттай хэрэгжигдлээ. За NASA Artemis 2 сансрын нислэг одоо нисч 4 сансрын нислэгч одоо тийм рекорд тогтоон 252,756 миль буюу 406 мянган км замыг одоо тулсан 1970 оны Apollo 13 хөлийг одоо рекордыг авчээ. За Болгарийн парламентын сонгуульд болж 4-р сарын 19-нд Болгарт парламентын сонгуульд өмнөх ерөнхийлөгч Румен Радевын прогрессив Болгар эсвэл 44% санал авч ихэнх судал одоо хожиж ялт байгуулжээ. За Киев одоо буудалд болж байна. 4-р сарын 18-нд Украины нийслэл Киевийн гудамжинд буудагч 6 хүнийг хорон 14-өөс дээш хүнийг эмтээж цагдаагаар буудуулан алагдсан гэж мэдээ гарлаа. Хятадын робот гүйлтийн тэмцээн 4-р сарын 19-нд Бээжинд хүн роботын агас марафон зохион байгуулагдаж Хятадын Honor компани роботын баг 50 минут 26 секунд тэмцээнийг дуусган үүний дэлхийн рекордод хурдан давсан гэж мэдгдсэн байна. За дэлхийн эдийн засгийн тойм тайландаа тайны сүүдэрт байгаа дэлхийн эдийн засгээс ножор холилдоор тайлан гаргаж ормон зөөлөн тасалтал дэлхийн эдийн засгийн өсөлт урт хугацааны сөрөглөл үзүүлнэ гэж мэдгдсэн байна. За ер нь Америкийн нэгдсэн улс Израиль, Ираны гол зөрчил бол яг 2018 онд Трамп одоо цөмийн гэрээнээс нэмэгдэлмээр татсны дараа Иран ураныг баяжуулж эхэлж одоо олон улсын цөмийн одоо эрчим хүчний одоо ажиллагтыг одоо хяналтыг зогсоож хагастай жилүүд өнгөрч одоо 2025 оны 6 дугаар сард Израиль Иран хоёрын хооронд 12 хоногийн дайм болсон бөгөөд Америкийн нэгдсэн улс Ираны цөмийн байгууламжийг агаараас зогссон юм а. Харин 2026 оны 1-р сарын эхэнд Иран 1979-өөс хойш хамгийн том шигсаад эхэлж тусгаар тогтнолын аюулгүй байдлын өвшөнд мянган иргэний хилмигдүүлж Трамп цэргийн арга хэмжээ авах санал хийлж байлаа. За ер нь бол яг Трамп 2026 оны 1-р сард эхэлсэн одоо хамгийн жагсаал тусгаар тогтнолын жагсаалаас одоо халахвчгийн Иранд одоо зэвсгийн үйл ажиллагааг одоо хийсэн гэж одоо үзэж байна. За 2-р сарын 28-нд нэг оройн 8 цаг 38 минутанд Трамп Epic Fury болох ажиллагаа эхлүүлж за өглөөний 6 цаг 35 минутанд одоо Центом Америкийн нэгдсэн улс болон холбоотон үндэстнүүд Америкийн Иранд цохилт өгч эхэлсэн юм а. За 2-р сарын 28-нд яаж одоо энэхүү Иран, Израиль, Америкийн нэгдсэн улсын тань яг анхны цохилт яаж эхэлсэн байг харуулж байна. B2 болон B1, B52 бөмбөгдөж онгоцноор бөмбөгдөж Tomahawk буужин хайрмаас ашиглан одоо дайралтуудыг хийж Америкийн нэгдсэн улсын Израиль хүртэн 12 цагийн хугацаанд Иранд 900 гаруй цохилт өгсөн юм. Ираны дээд урьдчилан амины болон олон арван өндөр албан тушаалнууд одоо аминд хүрсэн одоо томоохон цохилтыг хийсэн юм а. За өглөөний 6 цаг 45 минутанд Израилийн агаарын зэрэг Хаменейд 3 улдалтанд нэгэн зэрэг халдаж бүгдийг нь хагас минутын дотор зогсон. Тэдэнтэй хамт Хаменейгийн охин хөрөн ач хүүхэд мөн одоо ам өргөсөн гэж одоо мэдэгдэж байна. За мөн тэр авийн Минаб хотод оршин охидын дунд сургууль Пожооны 180 хүүхэд алдагдсан гэж Иран мэдээлсэн. Ламерт одоо спортын зал тасгалж байсан 18 иргэн нас барсан юм а. За ер нь бол уртраг өрийг одоо энэ охидын сургуулиас 1.8 км-тэй цэргийн баазыг устгах жагаад алдаан сулж Минаб дахь охидын сургуулийг одоо устгасан. За харин хариуцлагыг Ираны талаас 9 цаг 5 минутанд Иран, Израиль болон Персийн болонгийн орнуудад баллистик пуужин харваж яг 30 минутын зайтай Америкийн нэгдсэн улсад 5 дахь урлагийн үйлчилгээний төв Бахрейн пуужин нэрвэрдэж Израилийн төв Хайфа Тель Авивт одоо цохилт илгээсэн. За Иран, Израиль, Бахрейн, Йордан, Кувейт, Катар, Сауди Араб гэсэн Америкийн нэгдсэн улсын цэргийн бааз руу хэд хэдэн дрон пластик пуужин ормоцын хоолойг хааж одоо харваж одоо мөн ормоцын хоолойг хааж Кипр дэх Британий Акротери бааз руу дорооноч Турк дээгүүр пуужин нисч одоо ирэхэд одоо томхон хариу тавталгаа хийсэн. За 3 сард яг дайн иж чурга болж байлаа. Иранаас болцоолгүй бууж өгснөөр өөр хилцэл байхгүй гэж бичиж
3 дугаар сарын 9-нд дайн бараг дууссан гэж худал мэдэгдэж Америкийн нэгдсэн улсаас Ирантай хариун хэлэлцээр хийж байгаа гэж удаашруулсан мэдээлэл хийсээр байсан. 3 дугаар сарын 19-нд Америкийн нэгдсэн улсын цэргийн зардал 18 тэрбум доллар болсон бөгөөд Пентагон нэмэлт 200 тэрбум доллар хүрсэн 3 дугаар сүүлээр Арабын ордууд хохирол 120 тэрбум доллараас авсан бол Ираны хохирол 300 тэрбум их найд долларт хүрнэ гэж тооцоолсон юм а. Харин 4 дугаар сарын 7-оос 8-нууд гал зогсоох гэрээг зохион байгуулах гэж Пакистаны ерөнхий сайд Шариф зуучлан Пакистанд Америкийн нэгдсэн улсын Израильд 2-7 хоногийн гал зогсоолтод зөвшөөрсөн. Америкийн нэгдсэн улсын томоохон тэртлэг Иран болон дэд удирдлагууд анхны удаа уулзалцсан хамгийн том сэлцэл байсан гэж үзэж байгаа. 4 дугаар сарын 8-нд Ливан руу довтлоо. Израиль 10 минутын хугацаанд Израиль Ливаны 150 гаруй цэгт нэгэн зэрэг цохилтөөж дор хаяж 303 хүний амь насанд халдаж 1150 хүнийг гэмтээсэн. Израиль үнийг мөнхийн харанхуй тусгай ажиллагаа гэж нэрлэж 50 сөнөөгч онгод 160 сум ашигласан гэдгээ мөн мэдгдсэн юм а. За нөбийн шинжээч 1980 оноос хойш Ливанд хамгийн том дэвшигтэй давшаад болсон бол энэ бол өөрийгөө хамгаалах бус гэмт хэрэг гэж мэдэгдэж байна. За 4 дугаар сарын 11-ээс 12-нд Исламабадын ярианы хэлцээнд 1-р шатанд орлоо. Хуян Суйдга Кушнер болон Исламабадад Ираны төлөөлөгчд уулзаж Америкийн нэгдсэн улсын 20 жилийн ураны баяжуулалтыг зогсоохыг шаардсан боловч Иран 5 жил гэж эсэргүүцэж хэлэлцээр засварлаа. За мөн 4 дугаар сарын 13-нд Ираны бомбын хориглол эхэллээ. Америкийн нэгдсэн улс Ираны бомбуудыг далайгаас хориглох арга хэмжээг хэрэгжүүлж эхлэв. Трамп халагдсан хөлөг онгоцуудыг нэн дээр устгаж мэдээлэл хийлээ. Нефтийн үн 40%-аар өсч баррелын $95.50 хүрлээ. За 4 дугаар сарын 16-нд 17-ны Израиль Ливаны гал зогсоох гэрээ байгуулагдаж 10 хоногийн гал зогсоох хүчний хөлтөр болж анхны дипломат харилцаа 10 жилийн дараа буюу 1983 оноос хойш анх удаа өрөөлжлээ. Зарим 4 дугаар сарын 18-наас 19-ний хооронд Ормоз дахин хаагдлаа. 4 дугаар сарын 18-нд Иран дахь Америкийн нэгдсэн улсын бомб хориглолтыг зогсоохгүй байгаа шалтгаалan Ормозын олгог дахин аасан юм. За 4 дугаар сарын 20-21 зөрчилдөд үргэлжилсээр байна. Трамп гал зогсоол 4 дугаар сарын 22-нд дуусна гэж мэдэгдсэн. За одоогийн байдлаар Иран 3375 хүн алагдаж үүнд 383 хүүхэд гэмтсэн байна. Ливан 2220 хүн алагдаж 6436 хүн шаардаж 1 саяас дээш хүн нүүлгэн шилжүүлэлтэнд оролцож байна. Орос Украинитай 1516 өдөр үргэлжилж байна. 4 дугаар сарын 7-наас 14-нд Оросын хүчнүүд 14 суурин газар үргэлжилж 2022 оны 2 дугаар сараас хойш Украины нутаг дэвсгэрээ 29,157 квадрат миль буюу 13%-ийг эзэлсэн байна. Оросын цэргийн хохирол 1 сая гаруй хүн алагдсан ба шархсан. Украины цэргийн хохирол 250,000-аас 300,000 хүн болсон байна. Хойд Солонгосын зэвсгийн туршилт хэлэллээ. 4 дугаар сарын 19-нд Хойд Солонгос зүүн тэнгис олон богино долгионоор пластик буужин харуулаа. Симпо орчмоор харуулсан буужингууд ойролцоогоор 140 км/ч тэнгэр дүүлэн ниссээр Хойд Солонгосын дүүн тэнгист унсан юм а. Энэ 4 дугаар сар 4207 дахь дурсалд байна. Экспертүүд Иранаас ялгаатай бидэнд өөрийгөө хамгаалах чадвар байгааг харуулж Америкийн нэгдсэн улс хийх хэрэгнээс өмнө хүч харуулж байна гэж дүгнсэн юм а. За Хойд Солонгосын энэ хоёр буужаа харуулсан бөгөөд нэгэнд 700 км гаруй тэнгэр дүүлэнээс газарлаа. Трамп 5 дугаар сард Азийн орнуудаар айслах үедээ Ким Жоныг уулзах хүсч байгааг мэдгдсэн юм а. За ингээд өнөөдрийн мэтлэг дуслаа, дараагийн мэтлэгээр уулзлаа. Түр баяртай.